Өргөн нэвтрүүлгийн оролцогчид улам бүр нэмэгдэж танилцуулж байгаа бүтээлийн төрөл ангилал өргөжин улам бүр сонирхолтой болсоор байна. Харин нэвтрүүлгийн бүртгэл 12 дугаар сарын 31-нд дуусгар болсныг албан ёсоор дахин зарлая. Нийтдээ 100 гаруй оролцогч өргөн нэвтрүүлгийн 1-р шатны шалгаруулалтанд оролцож амжсан байгаа. Мэдээж оролцох хүсэлтэй олон хүн байсан гэдэгт итгэлтэй байна. Монгол орны өнцөг булан бүр шин санаа, шилдэг бүтээл зохиогдож, бүтээгдэж байгаа гэдэгт ч эргэлзэхгүй байна. Харин өргөн нэвтрүүлгийг өнөөдрийн дугаараар үзэгч та бүхэнд Монгол уламжлал, Монгол ахуйгаас шин санаа сэдэн, шин бүтээл төрөхийг хүсэж зорьсон оролцогчдын бүтээлийг багцлан танилцуулах гэж байна. Өрөг бол боломж, үзэгч та бүхэн бидэнтэй хамт байж өргөөс олон боломжуудыг хүртээрэй. Өргөн нэвтрүүлэг бол одоо миний хувьд одоо энэ зах зээлийн өрсөлдөөний нэг юмсанда өрсөлдөөний талбар. Энэ нэвтрүүлэгч гэсэн их боломж өгч байгаа. Ер нь цаашлаад оюуны өмч бол асар их боломж өгдөг. Тэнгэр шаналдан бол энэ одоо 15 жилийн хөдөлмөр. Нэвтрүүлэгт оролцогчдыг харахад Монгол загвараа харуулсан Монгол үндэсний хаймыг үйлдвэрлэх боломжтой тийм бүтээлүүдээ бол нэлээд дэмжлэг авах боломжтой болов гэж бодож байна. Өргөн нэвтрүүлэгт оролцож байгаа бүх оролцогчдод амжилт хүсье. Хамгийн өндөр нь аавлыг нунтгалахад байдаг. Сэтгцгээ хамтдаа өгчсөн. Сэтг баяж өрөөтэй өргөн нэвтрүүлгийн бас нэгэн дугаар үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. Тэгэхээр манай нэвтрүүлгийг Монгол орны өнцөг болон бүрээс маш олон гайхалтай бүтээлүүд зориулж ирсэн байгаа. Тэгэхээр жоохон ямар бүтээлүүд өнөөдөр оролцохыг бүгдээрээ шалгаруулалтаас үл авч үзэх боломжтой. Ингээ бүгдээрээ хамтдаа шалгаруулалтаа явуулцгаая. Агуу сэтгэгчид суутнууд алдартай бүтээлээ хайртай дотны хэн нэгэндээ зориулан туурвсан түүх олон байдаг. Басгүй тухайн нийгмийн үзэл баримтлал, хэв шинжид шинжилэлт хийх замаарч бүтээгдсэн бүтээл олон. Энэ бүтээлүүд хожим нь дэлхийн нийтийн хүртэл болж олонний тусын тулд ашиглагдан хэрэглэгцээр 100-100-ыг дамжин бүтээгч эзэндээ суутан хийж цоллуулах алдар хүндийг авчирдаг билээ. Одоо бидний та бүхэн танилцуулах бүтээлийн эзэн өөрийн бүтээлээ дэлхийн 8 дахь гайхамшиг болно гэдэгт итгэлтэй байдаг тухайга ярьж байсан юм. Үнэн дээр тэр өөрийн хүү хамжиргаа өдөр тутмын хэрэгцээгээ бодож биш холыг харж хийжээ. Монголчуудынхаа амьдрал тус нэмэр болсон зүйл хий гэсэн сэтгэлийн бүтээл байсан гэж бодож байна. Ингээд Монгол цаг бүтээл. Тэг 63 дугаартай Дамбын Хүрэл Атар техникч мэргэжилтэд эмхүү оролцож байна. Монгол цаг гэсэн бүтээлээр манай нэвтрүүлгийг зориулсан байна. Ингээд Хүрэл Атарыг урьж байна. Тэгэхээр энэ цаг бол бүтээлийн нэр Монгол цаг гэдэг. Дээрээ энэ нарны цагтай. Доороо ингээд 6 цагтай. Ингээд шүтээний өргөө. Ингээд цагныхаа баруун талд нь бол гарал үсэл гэдэг нэг юм жижиг цогцлуур байна. Тэгээ ардлаа газар нутаг гэдэг. Тэгээ эндээ гал болгон тэгээд ийм ингээд бүгдийг бурхан болгон шүтээ гэсэн ийм цогцлуурын зураг байна. Нийт одоо Монголын түүхийн талаар нэг 10 орчим цогцлуурын зураг хийсэн юм байна. Тэрнээс олон таниулсан нь бол Монгол цаг байна. Гадна талын дизайн нь бол бэлэгдэл нэг сайхан юм байна. Тий суврах хэлбэртэй. Би техник шийдлийг сонирхож байна л доо. Энэ цагны механизм дөрвөн талтай цагтай юм ба штэ. Энэ нь одоо яаж ажиллах ёстой энэ яг бэлэн тийм цаг ацарч суйрлуулах юм уу эсвэл өөрөө тэрийг нь зохиосон юм уу? Тэр талаар сонирхож байна. Юу штэ ер нь өөрсдөө хийгээд Монгол цаг хийгээд бол их тэр урт настай болохгүй. Техник технологи ч юм уу. Энийг бол гадны улс оронд нэлээд хөгжиж Швейцар улсад захиалж хийх зүг байх гэж бодож байна. Нэгдүгээр та оюуны өмчийн баталгаажуулалтаа аль нэг хэлбэрээр зайлшгүй хийх юм шаардлага байгаа. За хоёрдугаарт энийг цааш бизнес болгох. За эсвэл энийг ерөөсөө түүхийн талаасаа бүтээл талаасаа хийх нь өөрөө хэрэгтэй маа гэж үзэж байгаа хэрэг хөрөнгө оруулах хүсэлтэй ийм аж ахуй нэгж хувь байх юм бол бид нар холбож өгтлээс нь ажиллая. Үндсэндээ бол түүхийн холбогдлолтой
4,000 орчим ном уншсан баггүй. Хүн одоо ганцхан энэ тэгэхээр ямар их хичээлж гаргасан. Тэгэхээр одоо бол энийг айл нэг байдлаар гарц гаргаад хүмүүс үргээд одоо монголчуудаа ухаан төлөөлөл юм хийсэн юм чинь тэрийг би бизнес болгоод би өөрөө баяжаад хэлжийг бол утгагүй болно тийм үү. Энийг ямар нэг хэмжээгээр монголчуудаа хүргээд энийг ажил шиг болгох гэж байна. Чингис хаан ингэ сургасан байл та. Авьяастай чадaltaй, эрдэм чадал төрөссөн хүнийг дэмжээ тэр хүнийг ашиглаад тэргээр юм хийх юм болно шүү дээ. Улс орондоо ард түмэндээ юм хийлгсэн хүнийг дээдсгэд нэрлэв. Дээдсгэд нэрлүү зохино тийм. Арга зайлтай муу хүнийг дэмжиж тэгээд тэр улс орнд үзүүлсэн хор нөлөөгийн одоо ихсэх юм болоо шүү дээ. Тэрийг дорд төрөлтөн гэж хэлжээ гэж Чингис хааны загсан захаас байхгүй. Улс орныхоо ирээдүйн төлөө сэтгэлээ зориулж яваа Хүрэл Атар танд баярлалаа. Дараагийн оролцогчийн бүтээл нүүдэлчний тавилга. Энэхүү бүтээлийн бүтээгч Хүрэлж ав хөдөөгийн малчин иргэдийн амьдрал нийгмийн тулгымцсан асуудал болоод байгааг дурдаад олон зуун жилийн түүхтэй нүүдэлчин амьдралын хэрэгцээнд зориулсан угсардаг тавилга хийснээр танилцуулж байна. Түүний бүтээлийг шүүгчид дэмжих болов хамтдаа харцгаая. Сайхан үзэгчдээ өөрөг реалити нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Манай оролцогчд маань араасаа цуврж оролцсоор өөрөө өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг танилцуулсаар байна. Хамгийн гол нь оролцогчдын маань бүтээл шин содон санааг агуулсан мэдээж одоо амьдрал дээр хэрэгжихүйц ийм одоо төсөөл ийм бүтээл одоо байх юм бол бидэнд бол маш их таатай байх болно. За ингээд дараагийн оролцогч тав хүн нэмнөрөө дараагийн оролцогч маань тэг 93 дугаартай 5-ын Хүрэлж ав юм байна. Ингээд Хүрэлж авыг урьж байна. Нэвтрүүлгийн тэр тавьсан зорилго миний хийжсэн бүтээлтэй ойролцоос учраас энд оролцохоор шийдсэн. За манай оролцогч маань нүүдэлчний тавилга бүтээлээр оролцож байна. За манай Mytech компани ухаалаг самбарыг ашиглаад өөрийнхөө бүтээгдэхүүнийг танилцуулаарай. 55 дугаар сургуулийн багш Хүрэлж байна. За миний бүтээл бол малчид монголчуудын нүүдэлчин уламжилттай малчдын тэр соёл уламжилтанд зохицсон нүүх үедээ салгачдаг ийм ажил хийхээс гарсан. За энд бол өгсөрсөн байдал нь харагдаж байна. За эндээс хэд хэдэн хувилбараар өгсөрч болно нэг ажлыг. За ширээ болгож болно, сандал болгож болно, мөн усны шкаф болгож болно, компьютерийн юм бичгийн ширээ болгож болно. Энд бол нэг өшөө нэг давуу тал нь бол ямар нэг хадаас шүрэг боолтораагүй. Энэ жир монголчууд бол за миний мэдхээр бол нэг 3 ангилын 20 гаруй янзын өглөөрөг. За бүр онцлохаар ухааны хувьд бол тоймгүй том одоо гавья төмөн элзээгоор оюун ухааны музей найдсан байгаа. Тэр бүгдээ санаа аваад энийг хийсэн юм бүтээл байгаамаа. Миний бүтээл маань зөвхөн миний бүтээл биш юм шүү. Энэ бол миний олон шавь нарын за 20 гаруй жилийн бүтээлийн үр дүнд юм байсан. Таны нөгөө зорилго гэдэг дээр нэгдүгürt нь бүтээлээ оюуны өмчөөр хамгаалуулах гэсэн байна тий. Тэгэхээр эхний ээлжинд бол тань зөвлөхөд эрхээ хамгаалах ажилтгаанд бол жоохон санаатай яарсан дээр баг. Тэгэхээр танд өөр энэ тал дээр бол тусламж үзүүлэх бэлэн байна. Одоогоос бүр 20 жилийн өмнө ардын өрсөлийн 70 жилийн ойгоор гарсан улсын үзэсгэлэн тэр ишпос гэдэг байсан шинэ бүтээл уламжлалт саналын улсын үзэсгэлэн зөвхөн сандал ширээ хийж ороод бид төрөл медаль авч ирсэн байна. Одоо бүхэл бүтний гэрийн тавилга болтлоо хэрэгжсэн бол энэ миний нэр дээр явж байгаа бол миний олон шавь нарын минь оюун ухааны шингэсэн иймд бүтээл юм байгаа билгээс хань. Яг оюуны өмчийн хувьд батлагдаагүй ч нэг олныг хийгээгүй зүгээр би увсад ажиллаж явах үед нааша шилжээ явсан чинь нэг багш маань гуйсаар яаж нэгийг бүр орон суусандаа нэгийг хийлгэж авсан. Тэгээ битээ нэг задлж барьж миний оюуны өмчийг битээ алдуулуулаар гэсэн. За хотод ирснээр дараа бол энэ Партизаны сангийн аж ахуйн бас нэг танил маныг хийлгэж авсан. Хоёрын хийсэн энэ. Тэг ямар ч байсан таныг яг энэ бүтээгдэхүүнээр чинь бид нар 2 дугаар шатанд оруулаад тэгээ нийт малчин өрхтөө зориулсан нэг брэнд бүтээгдэхүүн ингээд гаргаад явъя гэж ингэж бодож байна. Шүүгч бол энэ их боломжийн сайхан эндснийхээ боломжийг сэргээсэн сайхан санаа байна. Та харин бүтээгдэхүүнээ сайж энэ дэлгүүр бүтээгдэхүүн болгоод манай тэмцээний өрг гэсэн нэрийн бүтээлдээ өгөөж яасан гэдэг санал тавьсан. И бодож байж. За баярлалаа энэ уралдаан тэмцээн маань өвгөн надад хэдүүгөө залуучуудыг бүх насны хүмүүсийг хамарсан тэдний техник сэтгэлгээ зохион бүтэх авьяас чадварыг хөгжүүлсэн ийм том арга хэмжээ болж ойлгож байна. Энэ маань магадгүй Монгол орны хөгжил цэцгэлтэнд энэтэй хувь нэмэр болохоосаар үйл ажиллагаа болов гэж ойлгож байна. Баярлалаа ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан та бүхэнд баярлалаа.
Улс орны оршин тогтнох нэг үндэс бол хүнсний аюулгүй байдал. Тэр ч утгаараа сүүлийн үед эрүүл хүнс, зөв хооллолт гэх мэтийн хүнсний асуудлаар ярих сэдв маш их болсон. Цэвэр байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл олширч хэрэгцээ шаардлага өндөр болж байна. Өргөн нэвтрүүлэгт яг энэ сэдвийг хөндөг хүнсний үйлдвэрлэлд өөрийн шин санаагаа хэрэгжүүлэхээр зориг шулуутсан оролцогчид нэлээдгүй оролцож байна. Ааруултай цай, ааруултай хоол амтлагч худалдаанд гарвал та авч хэрэглэх үү? Монголынхоо уламжлалт цагаан эдэнд дургүй хүн байхгүй л болов уу? Гэхдээ хүнсний аюулгүй байдлыг хадгалж чадах хэсэгт хүн бүхэн анхаарах нь зүйн хэрэг. Тийм ч учраас эрхэм шүүгчид тэг 69 дугаартаа оролцогч Батчаргалын бүтээл дэмжлэг үзүүлсэнгүй. Тэрний бүтээл олон хүний сонирхлыг татсан ч хүнсний технологи, хадгалалт, хамгаалалт, сав баглаа, боодол гэх мэт олон асуудлыг шийдээгүй. Нэг ёсондоо цаашаа өргөн зүгээс бойжуулж үйлдвэрлэл болгоход арай л түүхий байсан байна. Гэхдээ шүүгчид Батчаргал өөрийн зүгээс шалтгааллах асуудлыг шийдчих юм бол үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хамтарч ажиллах саналыг тавьж тусна гэдгээ амлалаа. Сая нөхрөд даваад ямар ч юм өөрийнхөө сэтгэлийг сайн сурталчилсан гэж бодож байна. Энэ бүтээгдэхүүнээ би зах зээл нийлүүлнэ гэж бодож байна. За харин мөн монголчуудын хэрэглэдэг бас нэгэн цагаан эдэ болох Арцыг шин технологиор найруулан хэрэглэх аргыг гаргасан гэх тэг 86 дугаартаа оролцогч Ууган Баяр шинэ бүтээлтэй хараахан нэр өгөөгүй ч гэсэн дархлааг давраана гэсэн сүржин уриаг өгч андсан байна. Түүний өргөн нэвтрүүлэгт орсон зорилго нь бүтээлээ патентжуулах, технологийн судалгаа хийлгэх, бизнес болгох. Харин оюуны өмчийн мэрэгжилтнүүдийн үзнээр Ууган Баярын бүтээл нь оюуны өмчийн ямар нэгэн ангилалд эрхийн хамгаалалт хийх боломжгүй учраас дэмжлэг авч чадсангүй. Энэ жаз хөгжмийг би 5 сарын өмнө зохиосон удахгүй дуу болон төрөн гарна. Энэ бүтээл миний оюуны өмч. Уламжлалт хоол хүнсээ шинэ арга технологиор баяжуулан ам түнэр хэлбэр төдийгүй чанарт нь нөлөөлөхөд дэвшлиг гаргаж байгаа. Хоол судлалын мэрэгжилтнүүд, технологичид, тогооч нартаа бид талархах ёстой. Үр хүүхэд гэр бүлийнхэндээ хамгийн сайхныг зориулах сэтгэлээр шинэ жор, шинэ амтыг гаргасан олон ээж нартаа бид баярлах ёстой. Тэгвэл өргөн нэвтрүүлгийн оролцогч хөрөлсөхөд зэвсэг төвчний цэрэг эрс бүгд талархах ёстой болж байна. Тэр хоногийн өвц бүтээлээр манай нэвтрүүлэгт оролцож байна. Түүний бүтээлийг батлан хамгаалах яамнаас дэмжиж хэрэгцээнд нийлүүлбэл олон талын ашиг тустай талаар тэр бүтээлийн тайлбартаа танилцуулсан юм. Зэвсэг төвчнийг төлөөлж оролцож байна. Тэгээд манай зэвсэг төвч бол энэ цэрэг сагдгийн байгууллагын хамт маш олон хоногоор хэрүүдээ явдаг. Тэгээд бид нөө өөрсдөө бас тодорхой хэмжээний хүнсийг өөрсдөө авдаг явдаг учраас хүнсний асуудлыг бас шийдэх тийм төлөвлөгөөтэй ирлээ. Хувийн дугаар 96 хөрөлсөх таныг тайлцсан өрье. Миний энэ бүтээгдэхүүн бол манай зэвсэг төвчөнд өргөнөөр хэрэглэгдэх хоногийн өгцөгтэй нэртэй. Артлынхан бол артлын анги салбаруудын бол маш өргөн хэрэглэгддэг. Нэг цэргийн албаагч хоногт хэрэглэгдэх хүнсийг бол ингэж хэлдэг байгаа. За тэгээ энэ бүтээгдэхүүн одоо яагаад урган гарах болсон бэ шалтгаантай вэ гэхээр одоо зах зээл эрэлтэт зах зээл ихтэй. Тэгээ орлох бүтээгдэхүүн одоогор энэ манай зах зээл дээр байхгүй байгаа учраас энэ бүтээгдэхүүн бол гарах шалтгаан болсон юм аа. За тэгээд ямар зах зээл вэ нэг зэвсэг төвчин хил хамгаалах онцгой байдал тэгээд аялал жуулчлалаар явах сонирхолтой иргэд аж ахуйн нэгж байгууллагууд байдаг. Энэ зах зээл нь болж байгаа маа. За тэгээд энэ бүтээгдэхүүн төстэй бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ ямар бүтээгдэхүүн байдаг вэ гэхээр Оросын албаны улсад хэрэглэгддэг сух баяг буюу хуурай хүнс байдаг. Америк нэгдсэн улсын цэргийн албагчд хэрэглэдэг MRI байдаг. Туркийн бас зэвсэг төвчөнд хэрэглэгддэг бас бэлэн хоол байдаг. За тэгээд энэ бүтээгдэхүүнд юу байх вэ гэхээр жигэнсэн мах буюу консерв 2 ширхэг, жигнэмэг 2 ширхэг, арван гурал 300 г, гурилан бүтээгдэхүүн буюу борцог 500 г, шардас 200 г, энэ дөрдөг цай 1 хайрцаг 20 г-тай гэсэн үг. Давс 150 г, элсэн чихэр 200 г, болц 200 г, ааруул 200 г, энд алдаас холориш 50 г, жимсний чармал 50 г, хатаамж юу энэ хатаас нь талах байгаа. Энэ 200 г байхаар ингэж бодож гисэн байгаа. Хөлсгөр борцоо яах вэ? Холоороор болохгүй дээ. Энэ бол нэг юу гялгар утанд хийгээд энэ борцыг бол юу яах юм? Эцсийн вариантаар. За эхний ээлжинд энэ жигнэмгээ энэ юутайгаа идчихэж штэ халаагаад холооршгоор халаагаад борцыг болохоор бүр их амралтын үеэр. Тэгээд одоо зах зээлд нэвтрүүлэх зорилго нь юу вэ? Олон улсын жишгт нийцсэн хоолтой байхыг
хүссэн. Миний бодлоор зүгээр энэ дэр ааруул ээзгийн мэзгийн тэр юу л борцлын өгсөн болохоос яг л нөгөө л Оросын батлан хамгаалахын хил хязгаарын цэргийн армийн юм харагдаад байгаа байхгүй. Гэхдээ манай зөвшөөрсөн бол ерөнхийдөө Орос школтой шүү дээ. Монгол маягаар савлгаа хэрэгтэй юм уу? Тэгэхээр хэдүүлээ энэ саналаа батлан хамгаалахын яам тухайлбал болд сайдад за дээр нь Жанжи штаб Бямжо генералд хэдүүлээ хамтдаа нэг тавиад үзье. Тэгээд дээрэс нь энийг хэрхэн орлох вэ гэдэг асуудлыг магадгүй нөгөө талаас цэргийн одоо шинжлэх ухаанаар мэргэжсэн хүмүүс ярих хэрэгтэй баг. За тэгвэл энэ бол мөнгөтэй холбоотой асуудал. Учираас дээрэс нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас бидний бас хүчрэхгүй чадахгүй юм бас үүсч магадгүй. Тэгвэл бид нар байж болох боломжтой бүхэл хувилбараараа таны саналыг бүтээлчээр амьдралд нэвтрүүлэхэд бас дөхөн болох гэж ингэж оролдоод үзье. За. Тэгээ танд боломж олгоё. За. Батлан хамгаалахын яам зэвсэг түвшний Жанжи штабд хөрөлс өвхийн бүтээлийг танилцуулж дараагийн дугаарт оролцуулах хэсгийг шийдгээр шүүгчид тогтлоо. Цэрэгээрийн шин санаа зорьсон зорилго харин цаашаа хөгжих болов. Зэвсэг түвшний нийт бие бүрэлдэхүүн түүнийг хэрхэн хүлээж авах вэ гэсэн олон асуултын хариултыг хүлээх хэлүүллээ. Энэ талаар өрг та бүхэнд дараагийн дугаараар хүргэх болно. Одоо харин бас нэгэн хүнсний бүтээгдэхүүн халах гол зөвийн байна. За ингээд эрхэм үзэгчтэй нэвтрүүлэг маань үргэлж шаан та бүхнийг дараагийн оролцогчтойгоо уулзуулъя. Дараагийн оролцогч маань тэг 70 дугаартай Төмрийн Туяа. Төмрийн Туяаг урьж байна. Сайн байна уу та? За тэгээд одоо халах гол зөвгийн балны их давуу талуудыг би энд харуулсан. Яг бол газар зүйн залтаар халах гол зөвгийн балаан бид нар юу брэнд болох гэж байгаа учраас манай бол яг бэлчээр нь зөвгийн бэлчээр нь бол авт зам хоцорын газраас 50-аас 100 км-ийн зайтай ийм юугаа бид нар зөвгийг бэлчээдгээ. Яагаад бид нар энэ авт зам суурин газраас гэж энийг онцолж хэлээд байна гэвэл ерөнхийдөө зөвгийн бал нь өөрөө машины тоос ямар нэгэн тэр юу үнэр шингээхдээ хамгийн шингээдэг учраас аль болохоор заммаас хол байх ёстой гэдэг тийм органик бүтээгдэхүүн тийм нэг үзүүлэлт байдیں۔ Газар зүйн залтаар юу гэрчлэгийг авцсан баг. Тий авцсан. Энэ жил авсан юм байна тийм ээ? Тий сая. Тэр газар зүйн залтчил угаасаа халах голын оройнд ургасан одоо ургамлаас гаралтай ийм зөвгийн бол гэдгийг чинь гэрчилж өгнө шүү дээ. Тийм. Энийг зах зээл дээр их сайн одоо гадаад дотоодод сайн одоо юу гэлээ рекламд нэг гэдэг шүү дээ. Тэгээд өгвөл бас наадсан өөрөө гэрчлэгийг авцсан юм чинь тэрийг одоо цааш нь нэг дөмчлөд авцсан юм чинь тэрийг цааш нь зах зээлд л одоо хүмүүст хүргэх хэрэгтэй байх л та. Дээр нь ахаад яг бараан тэмдгийн хувьд газар зүйн заалт дээр нь гэрчлэг тэмдэг гэж бас бий. Тэрийг бас авчвал тэр юуг судлахгүй тийм арга замыг нь гэрчлэг тэмдэг бол бас л одоо яг л өөрөө чинь яриад байгаа тэр арга замыг л одоо тавьж өгдөг штэ. Яаж брэнд болох вэ? Чи яаж туслах юм бэ? Яаж хамтрах юм бэ? Яаж хамтрах вэ гэхээр одоо бид нар бол ерөнхийдөө үйлдвэрлэлээ явуулж байгаа. Тэгээд одоо манайд бол яг энэ органик цэвэр бүтээгдэхүүн органик цэвэр бүтээгдэхүүн лого хэрэгтэй байгаа бид нарт. Хоёрдугаарт нь яг цэвэр энэ халах голын бүтээгдэхүүн гэдэг органик бүтээгдэхүүн гэсэн сав савлгааны бас загвар бид нарт хэрэгтэй байна. Гуравдугаарт бид нар энэ доронтой халах голоос ингээд тээвэрлэхээр бас яг зөвгийн балны 100% чанар жоохон алдагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар зөвгийн балныхаа яг тэр халах гол нутагт нь савладаг ийм савлгааны үйлдвэртэй болох хэрэгтэй байна. Гуравдугаарт энийг дэлхийн зах зээл дээр гаргах анхны одоо нэг гэрээ хилцээч юм эсвэл үзэсгэлэн орохдоо тийм л биднэрт бол ийм л эрэлт байна. Та нэвтрүүлэгт 4 зорилго тээж ирсэн юм байна. Нэгдүгээрт органик буюу олон төрлийн ургамлаас цуглуулсан бал гэдгээр барааны тэмдэг зохиолгоё гэж. За энийг бид нар нэвтрүүлгээрээ дамжуулаад барааны тэмдэг зохиох хуралдаан явуулж таны зөвгийн болонд
органик, за тэгээд олон төрлийн одоо балт ургамлаас цуглуулсан, тэгээ Монгол газар дээр ургасан одоо ургамлаас цуглуулсан бал гэдэг энэ одоо бүх зүйлийг илэрхийлэх барааны тэмдгийн уралдаан зохион байгуулж явуулж өгөө. За дараагийн ээлжинд мэдээж бүтээгдэхүүн өөрөө загвартай байж зах зээлд гарах нөхцөл хангагдана. Тийм учраас бүтээгдэхүүний загварынх нь уралдааныг мөн давхар явуулж ингэж үзье. За дараагийн нэг хэсэг савлгааны үйлдвэр байгаа юм байна. Тэгэхээр савлгааны үйлдвэрийн асуудал бол илүү жижиг дунд үйлдвэртэй холбоотой ийм асуудал болно гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас жижиг дунд үйлдвэрийн санд зөгийн балны одоо савлгааны одоо үйлдвэрийнхээ төслийг хэдүүлээ хамтдаа боловсруулад өргөн бариад үзье. Тэгээд мэдээж сангаас дэмжих боломжтой гэж үзэх юм бол бид нар дорнодод савлгааны үйлдвэртэй болох юм боломжтой болох юм байна гэж ингэж харж. За дэлхийн зах зээл дээр дээрх 3 зүйлийг дэлхийн зах зээл дээр гарах стандартыг хангах үед хийсний дараа бол бид нар дэлхийн зах зээл дээр гарахад бол маш төхөн болно. Тийм учраас бид нар энэ зах зээл дээр гарах энэ үйл явцад чинь дээрх 3 хэлсэн зүйлээрээ туслая. Тийм учраас бидэнтэй идэвхтэй хамтран ажиллаарай, танд боломж олгоё. За баярлалаа. Шүүгчдийн амлсан ёсоор халах гол зөгийн бал бүтээлд барааны тэмдэг бүтээгдэхүүний загварын уралдааныг зарлаж байна. Үзэгч та бүхэн анхаарлаа хандуулно. Халах гол зөгийн балд олон төрлийн балт ургамлаас гаргаж авсан цэвэр байгалийн гаралтай жинхэнэ органик бүтээгдэхүүн гэдгийг илэрхийлэхүйц барааны тэмдэг зохиох уралдааныг нийт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Мөн халах гол зөгийн балд тохирох бүтээгдэхүүний загварын уралдааныг зарлаж байна. Дэлхийн зах зээлд эх орныхоо нэртэй брендийг гаргах халах гол зөгийн балд бүтээгдэхүүнийг танилцуулах үйл хэрэгт уран бүтээлч таныг идэвхтэй оролцсон гэдэгт өрөг итгэж байна. Өрөг нэвтрүүлэгт өндөр настай олон ахмадууд оролцож байна. Тэд үзэж туулсан амьдрал хийж бүтээсэн ажил үйлсийнхээ ариун их туршлагыг бүтээлдээ шингээсэн байгаа. Тэдний нэг болох 81 настай оролцогч Ойдгийн дугуйж угаан шинэ бүтээлийн 40-33 патент бүхий гэр зохицол бүтээл нь нийслэлийн утаагүй хөрсний бохирдол болгоход хүн нэмрээ оруулах зорилгоор хийгдсэн бүтээл юм байна. Дугуйж угаан энэ бүтээл 30 айлаар хөтөлшөж гэрийн усан халаалт боловсон жолон цэвэр усаа нөөцлөх 5 тонны танкийг хийж тавих хүсэлтэй гин. Харин шүүгчид тэрний бүтээлийг цэвэр агаар сан төсөлд санал тавьж цаашид хамтарч ажиллах тал дээр ярилцъя гэлээ. Өргөн хэрэглээнд хэрэглэгдэх маш чухал байж болох бүтээлүүд манай нэвтрүүлэгт оролцож байна. Өнөөдөр ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний төрөл зүйл маш олон болж хэрэглэгчид хүссэн бараагаас сонгон хэрэглэдэг болсон. Тэг 91 дугаартай Мэнтхүүгийн үнсгэлжин нойлын цаас бүтээл, тэг 30 дугаартай оролцогч Бүрбаатарын шидэт галаасагч бүтээлийг хэрэглэгчид маш өргөнөөр сонгон хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Үнсгэлжин нойлын цаасыг их хүний сэтгэлээр, эмч хүний сэтгэлээр октоодынхаа эрүүл мэндийн боловсрол зориулан хийсэн гэх Мэнтхүү эмчийн бүтээл их өрөмж санагдлаа. Нойлын цаасан дээр хэрэглэх зааврыг октооддаа тоглоом, үлгэрийн хэлбэрээр оруулж өгсөн хүүхдүүдийн сонирхлыг татах бөгөөд ирээдүйд ээж болох тэдэнд баг болчраасаа эрүүл зөв дадал хвшлийг суулгахад асар их ач холбогдолтой бүтээл байна. Харин Бүрбаатарын шидэт галаасагч бүтээл нь ердөө хаягдал цаас лааны тосоор шийдсэн шийдэл байлаа. Гэр хорооллын айлуудад гал асаах, ноцоох гэдэг өвлийн үйлрэл том асуудал. Харин энэхүү шидэт асаагчаар гал маш амархан асах бөгөөд асалтын хугацаа нь 2 минут юм байна. Бүрбаатарын хувьд энэхүү бүтээлийг хүмүүсийн хэрэглээнд хэдийн гаргачихсан эрэлт хэрэгцээ ихтэй байдаг тухайга ярьж байсан юм а. Тиймээс нэвтрүүлгээр дамжуулан энэхүү шидэт гал асаагчийг авах хэрэглэх хүсэлтэйг Бүрбаатартай холбогдороо гэж хэлэх байна. Мэнтхүү эмчийн бүтээлийг бизнестэй авч хэрэглэхийг хүссэн нойлын цаас үйлдвэрлэгч компаниудад мөн өрөг нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж болох юм. Ингээд Мэнтхүү Бүрбаатар нартаа амжилт хүсье, улам ихийг сэтгэж, ихийг бүтээгээрэй гэж өргөний зүгээс өрөөж байна. Бид одоо хүүхэд залуустаа оюуны хөрөнгө оруулалт хийхээр шинэ бүтээл тойруулсан бүтээгчдийг үзэгч та бүхэнд танилцуулах гэж байна. Та дуглан суугаад оролцогчдын бүтээлийг сонирхоорой. Тэдний бүтээлийн нэр нь Чингис хаан тоглоом, Тэмүүлэл тоглоом. Энэ одоо миний энэ хятар бол Чингис хаан тоглоом бол миний одоо 15 жилийн хөдөлмөр Чингис байдаг. Хувийн дугаар тэг 62 дугаартай Думаагийн Төвшинбаатар Чингис хаан тоглоом. Чингис хаан бол түүний 9 орлог сайдны байг болсон. Өмнөд Оросгүй гавьяа зүтгэлийг мөнгөжүүлэн
хүндэтгэн мөнгөжүүлэх, хойд хийдэ өвлүүлэн үлдэх зорилгоор ийм тоглоом зохиож энэ Чингис хаан 9 өрөлтөөгөө дагалт театргуудтэйгээ наадж явахаар юм тоглоом зохиосон. Яаж тоглох вэ? Тоглоомын дүрм нь? Тоглоомын дүрм нь дүрм нь болцоод энэ Чингис хаан бол одоо шатрын харав ноён гэсэн үг. Одоо хамгийн энэ хааны энүүнийг идэж ус тугаж байхгүй. Энэ талыг одоо нүүдэлгүй болгох гол зорилготой нөгөө талыг наадна. Эсрэгдлийнх нь. Шатартай адилхан тоглоом юм биш үү? Наяар шатартай төстэй тэгтээ ялгаатай тоглоом. Ямар ялгаа? 100 буул, нэгдүгээр 100 буул дээр наадна. Хоёрдугаас бод хүү олонтой. Гуравдугаар сэтгэн бодох чадварыг сайжруулна. Шатраас хамаагүй илүү их зөвхөн аюу хаашаар. Та нэвтрүүлэгт ямар зорилготой орж ирсэн бэ? Нэвтрүүлгээс юу хүсэж байна? Энэ нэвтрүүлэгт орсноор одоо энэ шатрыг энэ тоглоомыг Чингис хаан тоглоомыг олноор үйлдвэрлэх цаашид одоо Монголын хүн бүрийн мэддэг тоглоом болж айл бүрийн ширээний тоглоом болохыг хүсэж энэ нэвтрүүлэгт орж байгаа. За Дэвшинбаатар бай. Энэ бол өргөт тоглоомын нэг төрөл юм байна. Тэгээд та бол шатраас өөр гэж хэлж байна. Тэгээ яг юу нөөр юм бэ? Дүрмэн нөөр, нүүдэл нөөр, за тэгээ тоглоомын бүх хувилбарууд нь бол бүгд өөр байж чадж байгаа юм. Өөрөлд дараа нь энтгчүүд бидний зохиосон шатартай энэ бол адилхан юм байна гэд маргаад ахаар юм гарах юм биш үү? Шатраас өөр л доо. Тоглох журам бүх юм өөр, дүрм журам. Ажил нөөр. За Дэвшинбаатар бай. Та наадахаараа бүх бодлогууд гараа нүүдэл тэгээд гарч болох бүхэл хувилбаруудаар за одоо хамгийн сүүлийн одоо бод бог үлдсэн за дээр нь хоёр ноён дээр одоо бэрстэйгээ хүүтэйгээ яадаг болох гэх мэтлэнгээр бүх бодолтууд гардаг штэ шатар дээр. Тэр шиг та яг сурах хүчийг хийж чадах уу? Өөрөлд та бол одоо зөвхөн тоглох дүрмийн зааврыг бол хийцэн байгаа юм байна. Тэрэн шиг шатар сурах хүчиг гэдэг бол өөрөө бүхэл хувилбаруудаар нь гаргасан одоо тоглолтын одоо кейсүүд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг нь одоо бодолтын сурах хүчийг хийж чадах уу? Энийг одоо ингээд сургалт зохион байгуулахаар бол гарын авлага маягийн юу хийгээд энэ дүрмэн улан боловсрон болгоод. За Дэвшинбаатаргаа ерөөсөө энгийн хэдүүлээ. Манай нэвтрүүлэгч нь өрг гэдэг нэртэй. Тэгээ анх энэ өрг гэдэг нэрийг олоход бид нар шатар тоглож байгаад энэ өрг гэдэг нэр гарч ирсэн л дээ. Тийм учраас энэ тоглоомыг үнэхээр зөв зохион байгуулалттай зөв дүрмтэй байх юм бол бид нэр цааш нь яг зах зээл дээр өрг гэдэг нэртэй юм тоглоом. За мэдээ Чингисийн өрг гэд нэрлж болно шүү дээ. Эсвэл Чингис хаан гэдэг нэрээрээ. Тэгвэл монголчууд энэ өрг тоглоомн дээр бол бас л давмгаа байсан юм аа. Энд чинь бараг л биднээс үүсэлтэй маа гэдгийг нэг баталгаа нь одоо бидний энэ тоглоом болох ийм бас боломж бол байгаа л да. Тэгээд энэ агуулгаар нь бид нар дэмжиж тэгээд тантай энэ тоглоомыг чинь нэг сураад тоглоод ингээд үзье. Тэгээд үнэхээр болоод ямар нэгэн худлаар хожигдол ничээн гарч явах юм бол бид нар бол энэ чинь олноор нь хувилаа зах зээл дээр тоглоом болгоод юм гарах бол боломж байгаа гэж ингэж харж байна. Энэ зүйлс аснаар ер нь зах зээл болох, олон таниулах, цааш одоо Монгол хүн болгоны мэддэг, айл болгоны ширээнийг болоосаа гэж хүсэж байгаа. Тийм учраас нэвтрүүлэгт орсон. Нэвтрүүлэг сая ороо гараад ирлээ. Одоо ингээд сэтгэл өндөр байна. Энэ тэмүүлэнгийн тоглоомын би анх цэцэрлэгийн багшийн сургуульд багшилж байх хугацаанд одоо бодож боловсруулж ирсэн. Энийг анх санааг бол одоо энэ Косын шоу, Монтсерийн жаз гэдэг дэлхийд түлэн зөвшөөрөгдсөн юм тоглоомууд байдаг л да. Тэгээ энэ тоглоомуудыг яаж сургалтанд хэрэглэх үү гэдэг талаар оюутнуудад хичээл зааж явах явцдаа энэ манай Монголын уламжилт одоо 7-доо эвдлог аль 17 дугаар зууны үед Архимедийн зохиож ирсэн одоо юм тоглоомууд байдаг. Тэгээ энэ тоглоомуудыг ер нь бас нэгтгэж жагаад манай үндэсний уламжлалынхаа ямиг одоо бас оруулсан энэ тоглоом байж яагаад болдгүй ингэж бодож жагаад одоо энийг зохиосон.
Тэгээд энэ тоглоомдоо би Тэмүүлэн гэж өөрийнхөө хүүхдийн нэрийг өгсөн байгаа. Нэгд хоёрт энэ Тэмүүлэн гэж бол одоо бас энэ тоглоомоор хүүхд Тэмүүлсэн сэтгэл нь явах гэдэг ийм өдөр сэтгэлээс бодод нэрийг өгсөн. За хувийн дугаар Тэг 67 Пүрэвийн Баяраагаа маань одоо өөрх нь оролцож байгаа бүтээл бол сэтгүү хөгжүүлэх Тэмүүлэл тоглоом байгаа. Тэгээд өөрийнхөө бүтээлийг танилцуулахгүй. Тэмүүлэн гэж хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх хүүхдийн одоо IQ-г дэвшлүүлэхэд одоо хувь нойруулах юм сургалтын хэрэглэх түн гэж. Энэ тоглоомны нэг гол онц нь 16 ширхэг одоо нэг игнэнд 16 ширхэгээр одоо энэ 8 игнэ ирсэн 128 ширхэг гурвалжин болгон нүдтэй энэ дээр. За ардталтаа өнгөтэй үндсэн 3 өнгөн дээр ногоон өнгийг оруулсан ингээд нийт 126 ширхэг юм гурвалжин дүрс байгаа. Тэгэхээр өрг реалити шоу нэвтрүүлэг маань одоо үргэлжлэж байна. Тэгэхээр манай экспертүүд болон манай шүүгчд маань бүгдээрээ шууд ярилцаад явууллаа. Дээр боловж өгч байна. Та сая нөгөө боловсронгуй болгож шинээр хийсэн гэсэн тэрэн дээр дахиад нэмж патент авах шаардлагатай байна гэж зөвлөх гэсэн. Нэгдүгээрт ингээ та энэ бүтээл дээр патентаа шинжилж авах юм шаардлагатай байна. Хоёрдугаарт та яагаад тоглоомоо Тэмүүлэл гэд нэрлсэн. За бид нэр таны бүтээлийг патент авах хүртэл чинь ямар ч байсан хүлээнэ. Тэгээ патентаа авсны чинь дараа эргээд бид нэр уулзаад тэгээ нэвтрүүлгийн зүгээс боломж олгож болох юм уу болохгүй юм уу гэдгийг эргэж шийдъя тэхүү. Манай өргөн нэвтрүүлэг өдрөөс өдөрт өргөжлөлж хүн бүрийн оюун ухаанд хүч нэм саваачлагын дэмжин хөгжүүлж урагшилсаар байгааг та бүхэн мэдж байгаа үзье. Дараагийн шатнд хараахан тэнцээгүйч шүүгчдийн зүгээс бас боломж олгосон олон оролцогчтой байна. Эдгээр оролцогчдод бид амлсан ёсоор бас боломжийг олгож байгаа. Компьютер удирдлагатаа сийлбэрлэгч машин бүтээлийг шүүгчид хэрхэн яаж ажилтгийг нь өрг нэвтрүүлгийн оролцогч хурдан морины сийлбэрлэгч профессор Гуан бүтээл дээр туршгаар шийдвэрлэлээ. Бүтээлийн эзэн жанчивд орж харин урлаач уран бүтээлчд нь компьютерийн мэдлэгтэй байх шаардлагатай гэдгийг анхааруулсан юм а. Тэгээ ингээд тийм хувилдаг машин их үнэтэй. Өөрийнх нь үн их үнэтэй. Энэ дүрс нь яг тэр компьютер дээр дүрс нь үүснэ. Зорж болно. Гэхдээ нарийн хвчлэн таних шиг ийм гоё гарч ирэхгүй л байхгүй. Тэрний сүүлд нь гараараа засч болно шүү дээ. Ерөнхийдөө бол ингээд ойролцоо дүрс гаргахад бол болох юм байна тийм. Ойролцоо дүрс гаргах. Ер нь бол профессор бол манай машиныг аваад ажиллах гэхэд бол хамгийн гол компьютерийн мэдлэг нь дутх юм байна л да. Тэгэхээр тэрийг нөхөх арга нь бол яг ийм програм дээр ажиллаж чаддаг хүмүүс өсөлтөд ийм юм хийгээд өгч тэгээд өөрсдийнхөө сийлбэрийг барьчихад ингэх юм бол энэ CAD програм дээр ажиллаж чаддаг хүмүүсийн өсгөх юм бол манай юмыг өөдрийн зорилгоор олон хуваар үйлдвэрлэх зорилго зорилгоор манай машиныг аваад боломж болцооны санагдаж байна. Миний бодлоор энийг ингээд тэр програмаар суулгаад тэгээд ингээд яагаад гэх юм бол хийгээд гэх юм бол боломжтой байна. Боломжтой концепт гараар хийхээр удаан гараас тийм компьютерд оруулаад ингээд хийчих юм бол маш олон төрлийн юм дорн хийгээд ингээд хүмүүсийн хэрэгцээг хангах талаар айгүй сайн бүтээл болно гэж бодож байна. Энэ CNC буюу компьютер numerical control одоо технологи гэдэг маань урлагийн салбарт одоо Монголд нэвтэрч эхэлж байна. Мөн аж үйлдвэрийн салбарт эрдэмтэд нэвтэрч байгааг бид мэдж байна. Дархны болон одоо бусад одоо үйлдвэрийн салбаруудыг одоо нэвтрүүлэхээр оролдож байгаа сонирхол судалж байгаа гэдгийг бидээс гадарлаж байгаа. Тэгэхээр урлагийн салбарт энэ бол хэрэглэгдлээ гэж бодоход модон эдлэл модоор одоо шатар матар одоо юу гэдгийг урлагийн сийлбэрүүд зорж болно. Компьютерийг хийгээд эхлэхээр юу яаж юм та. Тийм маш олон төрлийн загвар ойр болсон тийм загвар гарах хэрэгтэй. Олон загвар маш олон загвар гарах хэрэгтэй. Тэгэх юм бол маш хүмүүсийн хэрэгцээг бүр сайн хангах хэрэгтэй. Ганц төрлийн юм л ингээд агын хэрэгт хангах бас тийм хүмүүсийн хэрэгцээ хангах талаас бас тийм ойлгохтой болсон юм да тийм. Би одоо өрг нэвтрүүлэгт орсноор одоо миний энэ уран хийхтэй идэх санаас бол аягүй өндөр болсон тийм. Тэгэхээр аягүй ихэд эхний бол орсныхаа дараа би одоо энэ мөрийг хийсэн. Тэгээ энэ одоо тэгсэн чад миний хийсэн хурдны юу хадгалсан гэдэг утгаараа хамгийн сайн байсан.
Тийм. Энд тэгээ одоо нэг энэ чи юу штэ. Анхал би одоо зүгээр язуураар одоо хандгаа язуур гэх юм уу, худын язуур гэх юм тэр болохоор ярьдаг юм да. Тэгээ энэ дээр болохоор би нэг юу яасан гэхээс нэг одоо тэр бас яг зөв ном уншдаг байгаа гэдэг дисциплин хийсэн. Тэгээ тэр одоо энэ холбоос гэл одоо энэ хүзүү толгойн холбоос, энэ хүзүү шийдний холбоос, чээл бүсний холбоос гэл энэ интернет дээр аяг багтуу харахад гэх юм. Тэрийг бас ойлгосон. Тэрийг одоо багсан байна. Үзэгч та бүхэнд өргөн нэвтрүүлгийн 1-р шатны шалгаруулалтыг хүргэж дуусаад 2 дугаар үлдээд байна. Тэгээд бид шилдэг 18 оролцогч дараагийн шатны бүтээлээ хэрхэн хөгжүүлэхийг хамтдаа харах болно. Ингээд бид хүн өнөөдрийнхээ дугаарыг өндөрлөж байна. Харин та төр сатаад өргөн нэвтрүүлгээс зарлаж байгаа олон уралдааны болцлыг сонсоод аваарай. Танд ч бас өрөг боломжийг олгож байна. Өргөн нэвтрүүлгийн зүгээс дараах бүтээлүүдэд уралдаан зарлаж байна. Бүтээлч сэтгэлгээтэй, бүтээлээ бизнес болгох хүсэл эрмэлзэлтэй, оновчтой арга ажиллагаа, шилдэг шийдлийг олж чадах эрхэм таныг хүрж байна. Таны бүтээл бусдад болон өөртөө олон боломжуудыг олгох болно. Уралдааны болцол шалгарсан бүтээл өргөн нэвтрүүлгийн дараагийн шатанд шууд шалгарч цаашид хөгжих, бизнес болох гараагаа эхэлнэ. Бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэж патентжуулна. Бүтээл нь орон даяар сурталчлагдаж олон нийтийн бүтээл болно. Барааны тэмдэг зохиох уралдаан. Өргөн нэвтрүүлгийн Тэг 58 дугаар оролцогч Амар Жаргалын био түлш бүтээлд барааны тэмдэг зохиох. Тэг 28 дугаартаа оролцогч Даш нэм ган төгс нарын Никл Хамбаа цахилгаан дугуй бүтээлд барааны тэмдэг зохиох. Халах гол зөгийн балд олон төрлийн балд уургандаас гарган авсан цэвэр байгалийн гаралтай жинхэнэ органик бүтээгдэхүүн гэдгийг илэрхийлэхүйц барааны тэмдэг зохиох уралдааныг нийт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Мөн халах гол зөгийн балан тохирох бүтээгдэхүүний загварын уралдааныг зарлаж байна. Дэлхийн зах зээлд эх орныхоо нэртэй брендийг гаргах, халах гол зөгийн балыг танилцуулах үйл хэрэгт уран бүтээлч таныг идэвхтэй оролцоно гэдэгт өрөг итгэж байна. Арьс цоологч автомат машин зохиох уралдаан. Бүтээлд тавигдах шаардлага. Оюутлын машины ажиллах горим. Цоологч хошуу ган төмөр хийцтэй байх. Хошууг нь сольдог болон олон төрөл байх. Үзэгч та барааны тэмдгийн болон арьс цоологч машины уралдаанд оролцохоор шийдсэн бол дараах хаягаар холбогдоорой. Бүтээлийн мэдүүлгийг мэдээлэл технологийн үндэсний паркийн 201 доод өргөн нэвтрүүлгийн байранд хүлээн авна. Харилцах утас 3129 техник. Бас нэг зарыг дуулгая. Өргөн нэвтрүүлэгт автомат демократ бүтээлээр оролцож байгаа мөнгөн шагаа дараагийн шатанд шалгах хэсэг нь үзэгч таны сандаас шалтгаална. Тэдний бүтээлийг хэрэгтэй шаардлагатай гэж олон нийт үзвэл бүтээлийг цаашид хөгжүүлэх боломжийг өргөн нэвтрүүлэг олгох болно. Тиймээс та 14 дугаарт санал өгөх оролцогчийнхоо нэрийг мессежээр явуулж тэднийг дэмжээрэй. Мессеж илгээх дугаар 14 өрг боломж.